Хэрэв цус ойртолт илэрхгүй бол цус ойртолтын коэффициент тэгтээ тэнцүү байдаг. Гэтэл бүх аймагт тгээс их тоо гарчээ. Өөрөөр хэлбэл хот хөдөөгүй цус ойртсон гэсэн үг. Уг нь монголчууд өөрөөсөө дээш 9 үеийн дотор ураг барилдахыг сэрэлдэг байсан. Гэтэл одоо илэрч байгаа цус ойртолтын түвшин элен суултанцынхаа буюу өөрөөсөө дээш 4 дахь үеийн хүмүүстэйгээ гэрлэхэд илэрдэг цус ойртолт байгааг онцолж байна. Үүнээс үүдэн уруул тагнаан сэтэрхий, зүрхний гажиг, нугасны ивэрхий, хошног нь битүүгээд төрөлхийн согог гажигтай хүүхдүүд их төрөх болжээ. Улсын хэмжээнд 2005 оноос хойш ийм төрлийн хүүхдүүдийг бүртгэдэг болсон бөгөөд түүнээс хойш 4 жилийн хугацаанд Монголын хүн амд бүртгэгдсэн төрөлхийн хөгжлийн гажигыг цус ойртолтой холбоотой эсхийг эрдэмтэд судалжээ. Улмаар энэ нь цус ойртолтой шууд хамааралтай гэдэг нь тогтогдсон байна. Төрөлхийн согоо гажигтай хүүхэд төрөхгүй байгаа аймаг гэж байхгүй. Бүх аймагт төрж байна. Тэгээ энэ юу хэлээд байна вэ гэхээр хэрвээ одоо нэг цөөвтөрхөн шиг аймагт ийм хүүхдүүд төрөөд бусдад нь зүгээр байгаа бол одоо өөр олон хүчин зүйлтэй холбож болно л доо. Химийн бодисын хордлого, янз бүрийн цасраг идэвхт бодисын хордлого ч гэдэг юм уу, хоол хүнс, агаарын бохирдол гэдэг энэ олон юмтай холбож болгосон ч. Тэгтэл бүх аймагт ийм хүүхэд төрж байна гэдэг бол энэний цаана нөлөөлөд байгаа нэг айхтар дэвсгэр хүчин зүйл байна шүү гэдгийг хэлээд байгаа. За тэрний нэг нь яхарахгүй энэ цус ойртол болчихжээ. Хүн амыг цус ойртолтоос гаргах, хамгаалах арга хэмжээг бид яаралтай авч хэрэгжүүлэхгүйгээр энэ төрөлхийн согоо гажигтай төрж байгаа хүүхдийн тоог цөөрүүлнэ гэж яриад бол ерөөсөө хэрэггүй болчих. Түүнээс гадна цус ойртолт Монголын хүн амын өвчлөл нас баралтанд нөлөөлж байгааг судалгаагаар тогтоожээ. Цус ойртолтын үед хүний бие бэлтрийн хөгжил муудах, давжаа болдог бөгөөд аливаа өвчнийг эсэргүүцэх дархлаас уларч доройтдог оюун ухааны гажигтай болдог байна. Амьгуу төрөлд зулбалт их болж байгаа ч бүгд цус ойртолтын илрэл гэлээ. За судалгааны баг бүх аймаг суманд цус ойртолтоос үүдсэн төрөлхийн гажиг хэрэг байгааг тодруулахаар ажиллаж байна. За энэ хугацаанд 1 айлаас 4-5 хүүхэд оюуны хомсдолтой байгаа тохиолдолч гарч байгааг онцолж байна. Гэтэл улаан хоолой, цагаан хоолой хоёр нь нийлцсэн хүүхэд төрж байна. Өөрөлдвөл амьсгалдаг хоолой, хоол иддэг, залгидаг хоолой хоёр хоорондоо нийлчихээр мис заслаар аргалж гисэн төвхтэй. Дээрээс нь нүдний төрөл бүрийн хүнд гажигуд бас илэрдэг болсон. Нүдний айлм нь төрөлхийн жижигхэн 9 мм ч юм уу тэрнээс томорч хөгждөггүй. Хоёр нүд нь хараагүй. За нүдний айлмын дотор нь хальс ургацсан. Нөгөө хальсын мис заслаар хуулаад авъя гэхлээр торлог бүрхүүл нь хуурчих гээд. Тэгэхээр ийм нөхцөл бид одоо яах юм, энэ мис заслаар эмчилдэг орныхон тоог нэмээ суугаад авах юм уу? Төрөлхийн одоо согоо гажигтай, оюуны хомсдолтой хүүхдүүдийг сургадаг тусгай сургуулийн одоо цэцэрлэг энэ байгууллагуудынхаа тоог нэмээ суугаад авах юм уу? Энд хөрөнгө мөнгө зараад ийм үр дүнгүй ажил хийгээд авах юм уу? Тийм ээ. Одоо цас оруулаад идэг, шүүрдээл идэг, цас оруулаад идэг гэдэг шиг. Энийг үндсээр нь таслах арга хэмжээ авахгүй бол илэрч гарч ирж байгаа үзэгдэлтэй нь одоо 1000 тэмцээд 1000 энд хөрөнгө зараад бол үр дүнгүй болчихжээ гэдгийг хэлэх гээд байгаа. За монголчууд 1925 онд засгийн газрын тогтоол гарснаас хойш овог хэрэглэх угийн бичиг хөтөлбөр болсон. За улмаар 1997 онд овог сэргээж эхэлсэн ч үр дүнгүй ажил болсон. Эрдэмтэд жиргэний үнэлэхээр байгаа овгийг даган цус ойртолтоос сэргийлж чадахгүй гэдгийг хэлж байна. Учир нь хүн амын дийлэнхэнд боржгон овогтой болсон бөгөөд өнөөдөр эхнэр нөхөр хоёр хоёулаа боржгон, за эсвэл төрсэн ах トゥ хоёр өөр овогтой байх тохиолдол цөөнгүй байдаг. За үүнээс үүдэн хамаатан гэдгээ мэдлгүй дотны харьцаанд орж хүүхэдтэй болсон оюутнууд нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнд цөөнгүй ханддаг гэдгийгч нуусангүй. За эрдэмтэд цус ойртолтыг өнөө маргашгүй зогсоох ямар ч арга байхгүй. Гагцгүй одооноос эхэлж хүн бүр угийн бичиг хөтөлж эхэлснээр тодорхой хугацааны дараа энэ аюул монголчуудаас салж чадна гэдгийг хэлсэн юм а.